Сайн байна world 11 ангин сурагчда. Өнөдөр бид химийн энергийн тухай маш чухал сэдвийг судлах болно. Дулааны өршлөлт, хэсийн хөл. Химийн урвал явагдах бүрт энерги тасралгүй солилцдог. Энийхүү энергийн өршлөлтний химийн урвал түний хэрхэн удирдахад чухал үүрэгтэй. Химийн энергийн гол oil gold бол энтальпи. Dollar delta H dollar юм. Энтальпийн тогтмол даралдох, системийн нийт дулааны агуламжийг илэрхийлдэг. Химийн урвалын энергийн өршлөлттэй холбоотой. In a world in a bund тасрах energy showers businesses to harness sites is paramount. Die bund үсих энерги ялгарна үйл явцаас болдог. Эдгээр энергийн өршлөлтөдний химийн урвал хоёрынсын төрөл хуваадах экзотермик ба эндотермик урвалууд. Экзотермик урвалуудны хүрээлэн буй орчин дулаан ялгаруулдаг. Эдгээр урвалын үйет бүтээгдэхүүний энтальпи нягадахш будисэн энтальпигээс бага байдах тул доллар делта харс долларын сөрөг hours besösteyra. Жише эн шыталтын урвал. Харин эндотермик урвалуудны хүрээлэн буй арчинасоо дулаан шингээдэг. Доллар делта харс доллар нэрээр гайн плюс утгатай бөгөд бүтээгдэхүүння анхдахш будисоос үлүү их энергитэй байдаг. Жише эн дулааны задрал. Эдгээр урвалын энергийн өршлөлтийг дүрслэхин тулд бид эрчим хүчний профиль диаграммага ашигладаг. Энэ урвалын энергийн түвшин хэрхэн өршлөгдөж байгааг тодорхой харуулдаг. Адо бид химийн энергийн баснак чухал хөл болох хэсийн хөлийн талаар судалъя. Хэсийн хөлний химийн урвалын нийт энтальпийн өршлөлтний урвал ямар замаар явагдсанаас ол хамааран ижил байдаг гэдгийг саадаг. Өөрөөр хэлбэл хэд-хэдэн шаттай урвал нийт доллар делта хэс доллар шат бүрэн доллар делта хэс долларын нилберти тэнцүү байна. Жишээлбэл нөрстөрөгшün давхар исэл доллар текстси plus x100 underscore torайтро x100 underscore $2 үсэх урвал нөрстөрөгшün дутуу ислийн шаттайгаар гүйцэтгэж болно. Хэсийн хүүлний эцсийн үрдэн ижил байх ёстойг баталдаг. Бид бинэдэрийн хичээлэр химийн энергийн сур ойлголтууд болох энтальпи, экзотермик эндотермик урвалууд болон хэсийн хөлийг хэлэлцлээ. Эдгээр ойлголтуудыг сайн ойлгож авархны химийн энергийг цаашид судлах үндэс болно. Ялангуяа доллар делта H долларын тэмдэгний урвалын төрлийг илтгэж буйг санаарай. Дараагийн хичээлэр бид энэ сэдвийг илүүгэнзгүрлэн судалж, урвалын кинетик химийн тэнцвэрийг хэлэлцэх болно. Анхаарал хандуулсан баярлалаа.